Эрэнтэй бараантай хорвоогийн ээдрээ учгийн үзүрт өрмийн үлдэж амьдрал үргэлжилнэ. Үдлээд буцах хүмүүний амьдрал үүлэн чөлөөний наран буюу өнөөдөр дэлхийн 70 гаруй оронд 300 сая орчим хүн хуваарин ашигт малтмал олборлон амь зөөж байна гэсэн судалгаа бий. Хонгор нутгийн охин бие сэтгүүлж болох хүсэл мөрөөдөлтөд хөдлөгдөн явсаар 4 оныг үджээ. Салхи шөнгөнэн газар ивхэн довтлох жип машины тохилог зөөлөн суудалж шигдэн ам хуурайгүй ярих жолооч ахын яриаг толгой дохин сонсон дүрэс гэвч бодол санаа минь алсын чандад алтаа нутагт аль хэдийн нотсон байлаа. Оюун чимэг гэж хэн бэ? Өрөөсөн асуулаа. Алт ухдаг, шороо малтдаг эмэгтэй хүн. Ганган чамин цүнхний оронд хурд зээтүү барьсаар эвдэрч мойны сангаар өвдөг давсан түрээтэй хар ирзэнэн усны гутал хөлдөөж исэн. Нүүр амаан боож нүдэн гэлтгансан эмэгтэй гэж төсөөлөвч нэг л сэтгэлд бууж өгдөгвэ. Бодол хөвөрч зам хоргоцоор уулзах хүн очих газар ойрцоор л байна. Өндөр сүрлэг уулсаар хүрээлэгдсэн эх орны минь хязгаар нутаг Алтай хот. Аймгийн төв хөл хөдөлгөөн ихтэй. Гудамжаар холих хүмүүс зөрөн өнгөрөх машин мотоцикл давхарлаж ирсэн байшин барилга. Бид явсаар нийтийн гимээр дан цагаан байшингийн гадаа очиж зогслоо. Наснаасаа арай л аваржуу харагдах төрхтэйч зэгзгэр чирэг биетэй дунд зэргийн нуруутай эмэгтэй дуу шүү болсоор гэртээ өрсөн нь манай нэвтрүүлгийн гол баатар оюун чимэг. Аян шиж ядарсан бид гэрт туглан аян замын чилээ гарган цай уух зураа төрсөн нутаг хүүхэд насныхаа тухай асууж яриа өдлөө. За би хүүхэд байхдаа бол байранд өссөн. Одоо нөгөө дээр үед чинь малчин хүмүүс чинь хүүхдээ нэг байрлал өгөөд л хайчдаг байлаа шүү дээ. Манайх чи сумаас бол хамгийн хол баригад нөхгүй. Тэгээд ерөөсөө эргэж мэргэж ирч чаддгүй. Манай 2 дугаар ангид байхад өнгөрсөн л доо их сайхан хүн байсан. Хүмүүс ярьдгийн адуу хариулдаг. Манай аав чинь малимч, баригадын дарга гэдэл юм болгон хийдэг. За дээрээс нь ер нь их хөрөнгө чинээ ихтэй тийм айл байсан гэж ярьдаг. Би бол мэдэхгүй л дээ тэрийг. Би ч ээжээс аруулаа. Хүй цөглсөн чулуу, ундаалж өссөн ус, унаж төрсөн нутаг гэдэг сэтгэлд уяатай, зүрхнээс аргамжаатай. Хан тайширын нуруунд халиу буган нурамдаж, салаа садарганаас урсах, хурын усаар ундаалах аараг толготно. Алтай нуусан 9 булаг сум түүний төрсөн нутгаа. За би одоо төрсөн нутагтаа ирчихсэн байд. Бага насндаа одоо энэ доор могоо гээд 100 могоо гээд газар яг тэнцээ миний бага нас бол өнгөрсөн. Энийгээр бол хург мург хариулаад л хург туул их хариулдаг. Манай ээж ярьдаг нэг тугалан дотроосоо ялгарахгүй 9 тугал явах хэрэгтэй байтал 10 тугал яваад байдаг. Тэгээ ч одоо хинийх нь нэг тугал нийлждэг юм болоо гэсэн чинь миний охин байсан гэдэл ярьдаг. Хург ишигтэй хөөцөлдөн тоглож явсан хүүхэд нас цаваа сэргэлэн инээд нарган энэ л аараг толгод дунд бүдчин үлдэжтэй. Салаалан сүлдсэн үснийхэн тууз он цагийн салхинд хийсэн одов. 18 настай охин амьдралын босгыг даван орлоо. Дөнгөж 10 дугаар анги төгсөөл хүнтэй суугаад тэгээд яатсан бараг ажил хийхийг ч мэддэггүй. Тэгээд 2 хөлгөө хүн байсан шүү дээ манай телевизч чинь. Тэгээд суухаасаа өмнө
Эрэнтэй бараантай хорвоогийн ээдрийг тааж мэдэх штэ. Сүүдрэнд богиносож сумгай болсон түнд оюун чимгийн хайр халамж хүнлэг сэтгэлэл газар гიშгэх хөл болж гартаа тэврэх өрс заяажээ. Аав их гой дүрм товцсомсол олон зэрэг авахгүй болсон байна. Би наавгаа нэг их дурсамжуудын нэг их сайн сандгүй юм аа. Хүмүүний амьдралд хагцал гихч харуусал дагуулсан хатуу үнэн бий. Усандаа умбсан хос хүн агаарт ганганалдах хоёр ангир шиг хосын жаргал эдэлж яваа залуу халуун насанд хагцал учрахад тэнгэр нурж газар цөмөрх мэт. Нүдэнд нь гунгийн сүүдэр унаж эдэр залуухан ханыхаа хойноос толгой гутаан нүгэлт хорвоогийн хоосон зайд бүдчсээр амьдралын шуургыг сөрөв. Нутг руу ороод ирэхээр бүрлэх санагдаад бүрлэх бодогдоод байдаг. Нөхөртөөгөө суухтаа бол би чинь хөдөө малтаа ахуйтай ингээд сайхан байлаа. Тэгээд нөгөө 100 зурхан болоод л цаг хэцүүдээ тэгэл аймгийн төв бараадаад л тэгээд ер нь жаахан амьдрал жаахан хэцүү болоод хот харлуулсан хар зуд амьдралын зуд болж нүрлэлээ. Амжиргаа залгуулах мал хуйгүй, ачаа таталцах хань жилгүй болсон залуу хүмүүсгүй. Хоёрын хоёр хүүхдээ тэрсээр хот суурин бараадав. Төм түчигнэж бомбончгэнсэн суурин газар түүнийг түшээ давах ах トゥ нааша гих хүн нэгч байсангүй. Тэгэл яг нөгөө амьдрал хэцүү болоод ирэхээр хүн янз янзын юмыг ирж хайж эхэлж ин л да хүн чинь ядчил хоолгүй хоноод ирэхдээ зэрэг хоолоо олохын тулд явж эхэлнэ. Хариг хатуу амьдралын буулга тас нисхийн бууж номорч хөвчирсэн сэтгэлийн тэнхэн хотолцчил байсан да. Тэр үед чинь бас сэтгэхүй шал өөр байлаа шүү дээ. Би мөнгөгүй л бол одоо юу хийж чадах юм тийж чадахгүй. Юм болгоныг л за би мөнгөгүй юм чинь чадахгүй гэж ингэж бодоол. Тэгэл яг нөгөө баг багаар жоох өгсчлээ гам л да. Орох орон ойч хаяггүй залуу бүсгүйд сурч мэдэх, хөгжиж дэвжих гэдэг сэрүүн зүтлэгтэй л утга нэг байв. Хоёр хүүхэдтэй хоногийн хоол залгуулахын эрхэнд тоосох цохиж эхэлжээ. Тоосох цогтойг байгаа чинь нэг нь хоёр нас хаа юм л. Бас жилээчүүд нь би ч нөгөө тоосгоо ингээл тоолол ээж өдөрт хитэн тоосоод яаж ийнэ цогч ийнү те. Ер нь бол их л тоосго зохих юм бол их мөнгө олох хэрэгтэй учраас айгүй хичээж чамдаж ажилдаг байсан. За тэгэл ер нь эрчүүдээс бол дутхгүй л ажилдаг байсан да. Нэг ах нээжтэй зүгээс тоосго цогтгол да. Өдөрт 1000 тоосго цогтдог. Тэр хоёр уралдаал яг нэгэн зэрэг шавраа зурчаал тэгэл уралдаал тоосго цохино. Ээж 800 гараал зөхөрдөг тэр хүн 1000 гараал зохидог. Гэхдээ эмэгтэй хүнд бол энэ бол хүнд ажил. Нэг тоосго чинь тэр үед чи 10 төгрөг л байсан баг. Иржитэл өрсөн тоосго ирээдүйд итгэх итгэлийн галыг асаажээ. Сэтгэлд гал байхад 100-нд гал олдно гэдэгтэй. Цогсон тоосго наранд хатаж, цохилох зүрх зовлонд хатууцаар ургахын улаан нарнаас үдшийн гилаан хүртэл борив бохис хийлгүй зүтгэн. Битгэд тоосгоо зөгчөөл нөгөө бороо орохоор нь тоосгоо хамгаалгал. Галгаар цаас бүтээгэл өөртөө нэг шалд норцсон юмнууд ээж нөгөө тоосгоо яачих вэ? Нурчих вэ нөгөө уурсчих вэ гэж бодоод тоосгоо бүгдийг бүтээж ал гуруулаа нөгөөхөө шаврныхаа дор галгаар цаасаа долгоонд өгөрө бүтээгээл тэгэл сон штэ. Бороо намдтал. Тэгэл дахиад тоосгоо зөхнө. Тоосго болгондоо сэтгэлээ шингээж цогсон болохоор ажил бүтэмжтэй, сэтгэл уйг байлаа. Тэгжээд л айл хашаа бид гурав хэсэл амьдэрдэг гэсэн л та. Нэг сайхан одоо байгаа шиг бид гурав байдаг байсан. Хүнд би тэгж боддог. Хүнд аз жаргал гэж юм гэмт хүрээд ирдэг. Ээж дэмжигсэн. Хойсгнах тэнгэрийн аяыг дагаж хүүтэн борооноор дээлээ нүмрэн чичрэх ээж, охин, хүү гурав. Үнэн худлын дэнс
хар цагааны ялгаа энэ хорвоод байдгийм үү гэмээр. Тоосхны хажууд хэдүүлээ нэг дээлмэлхэн юм нөмрөөл унтцдаг. Хоёр хүүхдэд дагуулаад тэгэл өглөө эрт ерөөсөө бараг өөр дөнгөж хаяараад л тоосгоо цогтөг. Илүүчилж цогсон тоосгоороо орох орон босгов. Шувуу хүртэл үүртэй байтал хүний үрс орон гэргүй байж болно гэж юу? Сэгсгэрч гисэн ээж минь, сэмхийч гисэн гэр минь. Дан тэрэлгээр хүнжилхийн хөрст дэлхийгээр дэвсгэр хийж байсныг бодоход гэр оронтой л боллоо. Нэтэр байшингийн тоосхыг өөрөө нэг хүрчлэн яасан байхгүй. Нөө цогсон. Өөрөө бас байшин байна. Гэхдээ одоо энэ байшин барьсан шиг тэгж дотор тал нь тийм замаас мамаас гэж юус тэгж бид нар бариагүй. Хар тоосго цохол дээрээс нь өрөөл тэгэл тэр юм байна. Гэхдээ тэрэн дотор байхдаа бид гурав хамгийн их аз жаргалтай байдаг байлаа. Шахмал модон шалтай, ханнаасаа халуун ус гойжуулж, халаалтаа дураараа тохируулдаг, тохилог саруул байртай зүүрлэхийн аргагүйч. Бор гэртэн бол, хар гэртэн хаан гихчээр хоёр хүүтэйгээ шуугилдан, халуу дүүгэж суух жаргал байлгүй яах вэ? Гаднаас нарахад ингээд нэг тоосгороо доторхой нэг шавар дадал гурвал амарч ирсэн оронтой болж лээсэн л та. Тий. Тэгээд нөгөө байшингаа урьж исэн чинь энийгээ ингээд бариад дуусчин гуруула байшинтай болно гэсэн чинь манай хөө ямар гоё юм манай баян болох чинь гээд тэгээ бас намайг амар өөлүүлж исэн л та. Хүн чинь баг багаар өгсөж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэл тэгж явж байгаа л хэд хэдэн цаас хийж байгаа сүүлд нь одоо нөгөө мах зараал тэгээд мах зараад арай нэг жаахан өөр болж эхэлж байгаа байхгүй юу? Махан дээр зогсох үед бол манай ээж амар тийм сэтгэл санаагаар амар сайхан гоё эс. Тэгээ манай ээж махан дээр зогсноос хойш амар хүмүүсийг таньж мэддэг болсон. Мах зарж байгаад нэг гэр аваад тэгээд байж байгаа л тэр нөгөө юу алт гараал тэгээд тэр нинжагаар явж эхэлж байгаа байхгүй юу? Монгол улсын хэмжээнд Улаанбаатар хотоос бусад бүх аймаг суманд буюу 20 аймгийн 78 сумын 214 газарт 70 орчим мянган хүн хувааран ашигт малтмал олборлон амжиргаагаан залгуулж байна. За би 2006 оноос хойш энэ хуваар алт олборлоод алтанд явах ажлыг хийж эхэлсэн. Тэр үед болохоор зэрэг нинжа гэж яригддаг байсан. Алт харсан хүний сэтгэлд шунлын галт үрэлзэн харалган сохор болдоо гэлцдэг. Бие биенээсээ өрсөн нүхэнд шурглах хүмүүс хөрс хавсан судлыг харах шиг мэрнэ. Ховоодож овоосон шороог шигшиж шаргалтан ялгарах үртэс хайн тэнүүчлэх өлөн харц. Юун хууль дүрм, юун журам. Яриа ядаж хэрэггүй. Өөхөксөхөө мэдэхгүй улаарсан хүмүүсийн алтны төлөөх дайн эд оволцож байна. Энэ болохоор миний өөрийн төрсөн нутагтаа тэгээд нутагтаа өөртөө алт ухаж явсан. Тэгээд яг алт ухаад хүний амьдрал багч гисэн дээшилж байгаа ч гэсэн цаагаараа бас өөрийнхөө төрсөн нутгийг хүртэл ухаад хөндөө цэндэлээд явж байгаа болохоор зэрэг ер нь бол сэтгэл санаа тиймэрхүү ер нь бол жаахан хүнд хэцүү байсан л да. Оюун чимэг бүсгүйг өлөн ховдог шунал бус. Өл залгаж амжиргаагаа дээшлүүлэх горилго наашинд хөдөлжээ. Гадаа гарч гэрт орж эм болсон ээждэн 2 дугаар ангийн жаахан охин эрвих дэрвихээрээ тус нэмэр болно. Бид гурван юунд алтан дээр гуан гаргадаг. Тэгээд ээж минь хүн амтнаас их тусламж гуугаад байдаг. Юм болгоноогоо л өөрөө хийдэг. Нэг өдөр өвдөд бүр нам хөвтчлээ босч чадахгүй. Тэр өдрөөс өндөөж болдгоо. Тэгээ би ингээд ерөөсөө ээж нь юу ашгүй минийх өдөр хүмүүст хэлчээрээ захиалга авахгүй явахаараа манайх өнөөдөр хоол хийж чадахгүй мань гээ хэлчээрээ ээж би өвдөд гэд хэлчихэд би юм уучгаад хэвтээд өгөхгүй. Тэгсэн чинь нөгөө гадаага нөгөө алт юмж байгаа алт ухаж байгаа хөгж байгаа хүмүүс жорж ирээл. За өнөөдөр хоол идэхгүй болохгүй. Хоолоо заавалчгүй л хоолоо идэнэ гэл. Тэгээд харин би бас яаж зүгээр байгаа тахоо. Нөгөө хүмүүстэй ээжийнхээ буузыг дууралхаа хийж байгаа хгүй. Тэгсэн чинь тэр хүмүүс орж ирэл буузаа ядэл авч явахдаа бүгд үнэхээр сайхан болсон байна. Яагаад тэгвэл чи хийсэн тэгээд юу яагаад жоохон хүүхдийн сэтгэл шингэсэн байгаа болгоо ёстой сайхан болсон байна гэж бүгд мөнгө тавиал гараад тэгсэн чинь ээжийг би нөгөө хөвтөж яхад за ээж хурдан басаасаа яагаад басахгүй байна гэж бодоод одоо газ басаад ирээс нөгөө энэ мөнгөг газ харвалж хамсан гэж бодоод
нэлээ айж уулцсан сэрээд ирсэн чинь энэс бондод л сууж ин галынхаа өмнөд ганцаараа нэл баахан аяг чанга хөглүүлсэн. Хүү минийх юм амаач гэл. Яаж би өстө амар их мөнгө олсон. Юу мөнгө минийх юу яриад байгаа юм. Хүмүүсийнхаа захиалгыг аваад хоолыг хийгээд өгсөн. Амраар нь өнөөдөр намайг ээж өвчтэй би надад амар хоол хийж чадах хоол бууз байна идэхүү гэсэн чи бүгд идэхсэндээ бүгдийг хийгээд өгсөн. Бүх хүмүүсээ хооллоод бүгдийг мөнгөний авцсан сууж байгаа юм чинь. Тэгэхээр чинь охин ерөөсөө нэг 2 дугаар ангид байвуу да. Жохон хүүхэд байсан шүү дээ. Үеийн багчууд нь эрдмийн өргөөнд тохоо нийлүүлэн суралцаж, урлаг, спорт, дугуйлан секц гээд хөгжилтэй, өрнөлттэй цагийг өнгөрөөж байх зур солонгохон, шороо боссон, төм түжгэнсэн хөдөө газар тогоо шанаг нийлүүлэн, шороотой хувин таталцаж, насандаа ахадсан ажлыг түүртэлгүй хийсээр ээждэн хань, дүүдэн ээж болж байлаа. Тэгэл айнаад байгаа охрыг ээж тахаа юм шиг санагддаг. Тэгэл би нэг тэгж өсөж зовдөг л байсан. Тэгэл би бол нэг өвдсөн чи ямар зовдөг. Манай айнаа гэдэг болохоор л би яачдаг. Тэгэл айнаа байгаа юм чи яачгүй гэж бодохоор л гой санагддаг гэсэн. Эр өсөж эсгээ сунжээ. Энэ гэрийн эзэн ээж эгч хоёрын ганц бахархал сод мандах хүү одоо 17 настай. Хичээлдээ сайн, хүмүүжил сайтай, айл гэрийн ноён нуруу тулгуур нь болсон хүүгэн, дүүгэн, тэд удам залгах аавын хүү, тоон өргөж, баган түшилцэх эр хүн хэмээн хүндлэн. Ээж нөгөө нэг галтанд явдаг байх үед бол амар сэтгэл санаа амар ундаг байсан. Газар шороо ингэж хөндөх муу байдаг мэдгээл амар хэрдэг байсан л та. Тэгээд одоо ингээд өөрийнхөө өсөлтөрсөн газрыг ингээд ухах маш муу байдаг сэтгэл манай ээж амар заримдаа ч хүртөөлж мэлжлээс. Ер нь бол одоо нөгөө ингээд алт ухдаг хүн гэхээр л ер нь бол нэг жаахан тиймэрхүү хүнээс айсан, эмээсэн, дээрээс нь өөрийн сэтгэл санаа ч гэсэн ямар ах вэ? Өөрийн төрсөн унсан газар очиод ухаж байгаа хүн чинь ямар сэтгэл санаатай байх вэ? Хүй цөглж хөлд орсон нутгийнхаа хөрс шороог өнгөчнө гэдэг. Ээжийнхээ ирээн авдрыг эвдэн хулгай хийхдээ адилхан байлгүй яах вэ? Өнгөн гялгар, үнийхтэй металл хайж, ухаж төгсөн нүхэндээ үүрд амьдрах биш дээ. Нүхнээсээ гараад газар дээр амьдрах л болно. Үлдэж хоцрох их нутаг гэдэг юугаарч сошгүй эрдэн мэлээ. Гიშгэх зайгүй нүх, орвонгороо иргсэн хөрс, улааран урсах гол мөрнөө харахад нүд хальтран зүрх шимширвэ. Тэр үед бол баг бидний ухаанд ч баг байхгүй энийг ингээд эргүүлээд дарчихсан болчихсон гэсэн баг сэтгхүйтэй хүнч байхгүй байгаа юм чинь. Нинжа. Боловсон хэлэх юм бол хуваарин алт олборлогч. Тэдэнд хууль, дүрм журам гэдэг бол пад байхгүй. Харснаа сэндичиж хуухам нь цэг цуглуулж, цэм болгохын төлөө уулыг дов, талыг там болгож, усыг улаанаар нь эргүүл. Тэгээд хуваар ашигт малтмал олборлогч нь болохоор зэрэг татвар хураамж, төлхий малга, дээрээс нь хариуцлага алга, ерөөсө хаан чамааг одоо энд юм гарах болов гэсэн газараа ухаад л тэгээд юм гаруул аваад л гарахгүй бол хаяад л явдаг байхгүй юу? Бичил уурхайчид нэртэй хэсэг бүлэг хүмүүс бас байна. Тэд хууль дүрм журмын дагуу зохион байгуулалтанд орж ажиллана. Даатгал шимтгэл төлнө, нөхөн сэргээлтэй ээж хийчихнэ. Оюун чимэг 6 жил нинжа гэдэг нэр зүүн алт ухаж байгаад 3 жилийн өмнөөс бичил уурхайчин болсон байна. 6 оноос хойш ерөөсөө тэр одоо нинжа гээл хөөгдөж яваал сүүлд нь хаваар ашигт малтмал олборлогч болоод тэгэл одоо нэг 3 жилийн өмнөөс бичил уурхайчин болоод нинжа нараас бичил уурхайчдын давуу тал бол мэдээлэл авах боломж нь нээлттэй. Бас ч гэж сургалт семинар тамрагдчихна. Хэд хэдэн удаа сургалтанд хамрагдаад нүд нь нээгдэж чихэн онгоосон оюун чимэгт нөхөн сэргээлтийн төслийн талаарх мэдээлэл сонин содон сонсогдов. Би Азийн сантай холбогдоод ярьсан байхгүй юу? Танад энэ сургалтанд хамрагдаа ямар шугамар яаж явах вэ? Шууд яваад очиж болох уу гэд ярьсан чинь бичил уурхайн төрийн бас байгууллага гэдгээ батлаад гэрчлэгээ авчирна. За тэгээд дээрэс нь манай сургалтанд хамрагдсан, заавал сургалтанд хамрагдсан хүн л төсөлд оролцох боломжтой гэхгүй юу. Тэгэл заавал тэр төсөлд оролцох хэрэгтэй гэд нөгөө юугаа гэрчлэгээ гаргуулад л тэгээ явсан. Америк нэгдсэн улсын Азийн сангаас байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юлээ. 2014 онд бичил уурхайн загвар нөхөн сэргээлтийн төслийг Сэлэнг, Дорнговь, Хинти, Баян хонгор, Говьалтай аймагуудын алтны үндсэн болоод Шорон орд бүхий 8 газрын 73 гад
бичил уурхай эрхлэгчдийн төрийн бус байгууллагуудын нийт 350 гишүүд болон орон нутгийн хамтын оролцоотойгоор хэрэгжүүлсэн байна. Бичил уурхайн дэд салбарыг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэхэд хамгийн том саад дотгор болж байсан зүйл бол тэдгээр хүмүүсийн байгаль орчны хариуцлагын асуудал байсан. Тиймээс Азийн сангаас хэрэгжүүлсэн байгаль орчны төслийн хүрээнд орон нутагт хямд төсөр аргаар хэрэгжүүлж болох үйс. Мөн байгаль экологид ээлтэй олон нийт хүлээн зөвшөөрөх нөхөн сэргээлтийн бичил уурхайчдаар дамжуулан хэрэгжүүлдэг болъё гэж шийдсэн юм. Ингэж чадвал орон нутагт ч тэр ард иргэд ч гэсэн бичил уурхайчд хариуцлагатай байж чаддаг гэдгийг олж хараад хүлээн зөвшөөрөх болцоог нээж өгөх юм. Түүний үндсэн дээр бид нар 2014-15 онд нийт 143 газарт гар аргаар ашигт матбал олборсны улмаас эвдэр цүүдгсэн газрыг загвар болгож туршиж хэрэгжүүлсэн байна. Нөгөө нөхөн сэргээлт хийнгээд тэгээд айгүйх энийг нөгөө айгүй сэтгэл эмзэглээд л зөндөө их ухаад эн чинь ерөөсө бүх жалгууд энэ хойшоо орсон ингээл бүгд ухагдцсан. Тэгэл одоо яана гэж айгүйх боддог байсан. Тэгээд нөгөө нөхөн сэргээлт хийн газар сонгоно гэхээр нөгөө газрын сонголтод энэ газрыг явуулаад тэгэл энэ газар маань сонгогдосоо миний нутаг сонгогдосоо гэж их бодож исэн. Тэгээд нөхөн сэргээлтийн газарт нь сонгогдоод тэгэл нөгөө нөхөн сэргээлт хийхээр болоод тэгээд айгүйх яарч айгүйх одоо тэр нөхөн сэргээлтийг хурдан хийх юмсан гэж бодож тэгээд иржсэн. Төслийн санхүүжилт сургагч багш нарын дэмжлэгтэйгээр өөрийн төрсөн нутаг Аршаан суманд нөхөн сэргээлтийг хийжээ. Нутгийн иргэдээс бүрдсэн 40-од хүний этгэл зүтгэл, нутаг усаан гэсэн халуун сэтгэл тэднийг нэгтгэсэн нь гарцаагүй. Төрийн бус байгууллагын нэр нь Баян Аршаант. За бид 12 газарт загвар нөхөн сэргээлтийн ажлыг хийж хэрэгжүүлсэн. Энэ нь бидний үед маш их туршлага бас их аз завшаан байлаа. 3-7 метрийн гүнтэй 1000 гаруй нөх байсан. Нөхөө овоолгоор дүүрэхдээ дутуу шороог нь уярын голдрлыг эвдэхгүйгээр иргэнээс нь зөөж авчирч дүүргэсэн. Техник ашиглаагүй зөвхөн гараараа хийсэн болохоор хөрсний нэгтаршил үүсээгүй. Тэгээд биологийн нөхөн сэргээлтээ болохоор 60 гаруй кил үр түүгээд бууцтай холж татсан. Тэгээд нөхөн сэргээлт хийсэн газараа эргээд харахад нутгийн өв сургамал ургасан үнэхээр сайхан болсон байсан. Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил сүүлийн жилүүдэд нэлээн хийгдэж байгаа ч энэ талаарх дэлхийн нийтийн хандлага нь төр засгийн болон бизнесийн байгууллагын хоорондын харилцаанаас илүү хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй нь холбогдож байгаа. Байгаль орчны асуудалд өөр хоорондоо зөрчил бүхий ашиг сонирхолтой олон тал оролцдог тул шийдвэрлэхэд хэцүү байдаг. Иймд төр засгийн зүгээс бүх талын тэгш оролцоог хангаж байгаль орчны асуудлыг шударгаар шийдвэрлэх нь чухал байна. Алтны уурхаанууд орон нутгийн эдийн засагт эргээр нөлөөлж байгаа юм бидэнд харагдсангүй. Учир нь уурхаанууд гол төлөв Улаанбаатарт харьяалагддаг тул орон нутгийн төсөвд татвар өгдөггүй гэнэ. Иймээс сумын баялаг, иргэдийн амьдралыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэхэд бус харин улсын төсөвт л шингэдэг. Нөгөө талаас уурхаанууд ихэвчлэн гадаадын иргэд төв газрын ажиллах хүчнийг авчран ажилуулдгаас орон нутгийн иргэдийн ажилгүйдлийн төвшин хിവэрээ орлого байхгүй, ядуу зүдүү амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хуваарийн алт олборлагчдын тоог өсгөх шалтгаан нь болж байна. Хуваарийн алт олборлагчид олшрох тусам ухсан нүх, овоолсон шороо нэмэгцээр л байна гэсэн үг. Үүнийг дагаад олон бэрхшээл тулгарх нь ойлгомжтой. Түүний нэг нь бэлчээрийн асуудал. 4 өдрлийн турш буур сэлгэн, буянт малынхаа бэлчээрийг даган нүүдэлж байдаг малчтад угаж төгсөн нүх гэдэг аюулын харангал гэсэн үг. Нөхчхнөө л гэх юм. Гэхдээ ямар уранхай цорхойг нь нөхөж байгаа дээл биштэй. Унган төрхөнд нь оруулахад урт хугацаа, уйггүй зүтгэл хэрэгтэй. Мал дагаж өссөн оюун чимэг нөхөн сэргээлтийн ажлаа гар аргаар сэтгэл зүрхээрээ мэдэрч хийсэн нь олон малчтын магнайг тэнээлгэжээ. Кэр явж байгаа одоо бод унж өгч байна. Үхэр унж өгч байна, адуу унаж өгч байна. Гар аргаар бол аас ингээд дарддаг бол хамгийн сайн юм байт юм бэл. Тохон чиний газар байсан ч тэрний ганаг сайхан унган төрхөнд нь оруулчих юмсан. Ингэсэн сэтгэлтэй би бол оюун сэтгэл үнэндээ их баярлж явдаг. Нутгийн хөх өвгөд морио унан хажуугаар хөндөсөх шиг хан тайшрын нуруу хаврын зэвэргэн өдөр
ээж нь даарчсан аргаан үүрээд дөхөх шиг жижигхэн бор толгод. Хормоод нь унаж хүн болсон хурвж садаргаа ухаж түнхэж явсан оюун чимэг. Бүтэн бүлээн болгосон нутгаа нулимстай нүдэрээ харахад ээж нь бүртэлцэн тэврээд авах шиг болсон гэдэг. Ер нь бол намайг нөхөн сэргээлт хийгээд эхлэхээс дуусах хүртлээр би миний ер нь бага насны амьдрал тэгээд ээжтэйгээ байсан байнга л бодогдчихсэн л доо. Би одоо ингээд алт ухаад болж байгаа юм чинь болоод энүүгээр ингээд явж игээл бодоод яваад байвал хүн тэгэл яваадах юм шиг байна. Тэгхгүйгээр арай өөрийг одоо хүмүүсийг хараад ч юм уу би ер нь энэ хүн шиг яагаад ингэж явж болдгүй ч гэдэг юм уу эсвэл дахиад өөр надад юу боломж юу байна гэдгийг бодоод үзэх юм бол янз янзын боломжууд их байна л та. Өгсөж уруудах амьдралын даваа нухчаанд эргэж харах сөхөөгүй хувь тавилангийн шуурганд туугдан боломж хэмээх таяга гээж хайсан нь ч бий. Атгаж матсаар давсан нь ч байдаг. Төвний амьдрал инхэл донхолтой ээдрээ нухчаатай байсан ч ухаанд бүсгүй ужиг бүхнийг тайлж нуруу бүхтийн хөл нугралгүй олдсон боломжийг бодит болгосон. Манай аймаг дээрс оршоо байдаг байхгүй хадгалан зэлийн оршоо ганц ч байдаг. Тэгээд хүмүүс болохоор одоо хин ч хамаагүй зээл аваад л хэрэглээл нөгөөтгөө одоо бичлэг урхаагаар очиж юм уу юугаарч байдаг яаж хийж яагаад мөнгө олж хийн гэсэн юм ойлголттой байгаад байсан байхгүй. Сургалтанд хамрагдаад ирэхдээ зэрэг за хоршооноосоо ямар нэг юм хий гэсэн тэрэндээ зээл өгье гэж зэрэг Монгол готлоо идэг. Гэр бүлээрээ 2 гэр бүл байгаа байхгүй авгаа нөхөрөө. Тэр хэдтэй зээл өгье. Тэгэл эднийх зээлээ аваад л одоо хэдэн сарын хугацаатай байдгийг аваад эргүүлээд төлөөд ороод ирэхдээ дараагийнх нь одоо бизнес байдаг юм уу юу хийдгийг нэг ямар нэг юм хийх гэсэн хүндээ өгье. Гэт ер нь бол манайх тийм бизнесийн зээлэл илүү өгье гэж бодож байгаа. Хуруу хумсаа баран бөөцөлж цуглуулсаар байр авах хэмжээний мөнгө хоримтлуулжээ. Тохилог саруулхан шин байр авах мөнгөөр нийтийн байр гэмээр дам байшинд 2 өрөө сууц авсан нь оюун чимгийн холыг харж 2-ыг боддгийг. Гэрийнхээ гал тогоог тусгаарлан ажлын байр болгон тохижуулжээ. Ажил хийвэл ам тосноо гэсээр оюун чимэг бидэнд хоршооныхаа байрыг танилцууллаа. За энэ өрөө болохоор зэрэг манай хадгалан зэлийн оршооны офисын өрөө. Тэгээд өмнө нь болохоор зэрэг манай гал тогооны өрөө өсөө одоо гэр элтэй талтай байгаа. Тэгээд нөгөө хоршоогоо байгуулахдаа бас л нөгөө офис байр түрээсэлж хараа өөр юм чинь ядчил түрээсмэрээс гэхгүйгээр эндээ ингээ болгох чигээд гişүүдтэйгээ ярилцаад тэгээд энэ болохоор зэрэг одоохондоо манай хадгалан зэлийн оршооны офис яг зүгээр бас сайн тогтчулж амжаагүй. Хүн болгонд нөгөө нэг ирээдүйд төсөөлж харж байгаа шүү дээ. Таны ирээдүйн төсөөлөл мөрөглөө. Би чи энэ Говь Алтай аймагт төрж өссөн хүн шүү дээ. Одоо алтайгаа сайхан ногоон болгох ч байдаг юм уу те. Ямар нэгэн бүтээн байгуулалт хийсэн байх байх л та би. Би одоо барилгын инженер л болох хүсдэг. Ээж гэж хоёртойгоор гоё байж мэрч хэлэх хүсдэг. Хамгийн гол юм нь гэр бүл минь. Энэ хоёр минь байж яхад л тэгэл болоо. Нэг их юм хүсэж байхгүй. Туусан амьдралаа эргэн нэг дурсахдаа гониглож байсан түүний нүдэнд итгэлийн оч харвлаа. Ялж давсан амьдралын түүх үнэн бөгөөд бахархмаар. Итгэл зүтгэлийн их илч дулаанаар амьдралд нүүрлсэн хар зуудыг даван тулсан бүсгүйн түүх үргэлжилсээр л байгаа. Өндөрлөгтний эвлээсээ дөрөв үгүй ясаар бэлгэндээ тэрсэн Дэлхийч тамдан бид хайртай Дэлхийч тамдан хайртай болхоо Дэлхийч тамог настай